24 дэх үзэгчтэй телевизлэц ярилцлагын нэвтрүүлгийн удаагийн дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид дээрсэн зочдыг та бүхэнд танилцуулъя. Монгол Ард Үсэл намын дарга Монгол Улсын гурван төвөөс намрын энх хоёр оролцож байна. Замун улсын хурлын гишүүн Баасанхүү, Монгол Ард Үсэл намын дэд дарга Эрдэнэчамин, за хуучин бэлгч Оюун бэлэг гэсэн одоо юм дөрвөн чөчөнтэй өнөр би бас ярилцах гэж байна. Тэгэхээр мэдээж ярианы сэдв бол одоо өнөөдөр бас иргэд маань мэдээлэл авсан байх гэж бодож та бүхэн бас өдөр хэвлэлийн урал хийж харагдаж байсан. За олон нийтийн дунд ялангуяа ард түмнийд бас нэг айдас байсан. Энэ удаагийн сонгуульд одоо Монгол Ардын Үсгэлт нам тэрэндээ түүний дарга инхээргүүд өнөөдөр төвшүүлэхгүй биш виздэ гэдэг юм болгоомжлол байсан. Одоо өнөөдөр бол баг бодтоор болж байгаа шиг юм л. Сонгуул ирэх орноос бол танай 5 нэр дэвшигчийг одоо бүртгэс татгалцсан гэсэн юм албан бичиг өнөө өглөө иржээ. Тэрний дунд бас таны нэр байгаа маань. За мөн Эрдэнэчамын даргын нэр байгаа маань. Тийм талаар яриа эхлэж байна. За энэ сайхан зөвшөөрөл ашиглаад өнөөдөр орой телевизээ үзэж суугаа үзэгчдийнхаа энэ оройн амар амгалан айлтгая. Тий одоо өөрийн чинь хэлдгээр дэмжихгүй юм биш байгаа, дэмжихгүй биш байгаа гэж яаж исэн гэж. Үгүй дэмжихгүй бол асуудал байгаагүй. Ард түмний дунд ч тэр миний ойлгож байгаа шүү дээ. Монгол Ард Үсэл намын гишүүд дэмжигчдийн дунд ч тэр намааг Эрдэнэчамын даргыг энд сууж байгаа одоо сайхан мэдлэг чадвартай хүмүүсийг бол бүгдээрээ дэмжиж байгаа гэж би ойлгож байгаа. Харин энэ дэмжиж байгаагаас айгаад ирэх баригчид тухайлбал ман, ан нийлээд манан энэ хоёрыг сонгуульд оруулахгүй байх вэ? Хууль зөрчөөд Эрдэнэчамыг бас сонгуульд оруулахгүй байх вэ гэж айжсэн. Харамсалтай нь үнэхээр зөв айж байж. Өнөөдөр сонгуулийн ерөнхий хорооноос манангийн гар хөл болсон энэ байгууллагаас намайг 12 онд сонгуульд нэр дэвшүүлэхийг хасчихсантэйгээ адилхан. Яг тийм үйлдэлээр сонгуульд оруулахгүй гэсэн ийм шийдвэр гаргаж байна. Тийм учраас энэ удаагийн сонгуул туйлын шударга биш. Манангийн зурсан зургаар ахаад манан үүсэх тийм төлөвлөгөөний дагуу болох гээд байгааг бид ард түмэндээ сэрэмжлүүлэн мэдээлж байгаа юм. Эдний зурсан зургаар явах уу? Эсвэл ард түмний сонгосон сонголтоор явах уу гэдэг ийм л цаг, ийм түүхийн онцгой шийдвэрлэх мөчөд тулж ирээд байна. Тийм учраас ард түмэн та минь манангийн зургаар явах уугүй юу? Эсвэл ард түмэн өөрөө өөрийнхөө сонголтоор явах уу? Хэн Монголын эзэн болох юм бэ? Манай юм уу? Эсвэл ард түмэн юм уу гэдгийг сонгох тэр нарийн мөч ирж гин шүү. Энэ дээр та бүхэн маань нэгийг бодож хоёрыг тунгааж зөв сонголтоо хийх цаг тулж ирж байна гэдгийг анхааруулъя гэж ингэж би Тэвлийн баг хурал хийсэн юм. Ер нь шудраг сонгуул болохгүй гэдэг нь бол нэг тодорхой болоод явчих шиг боллоо. Ер нь таныг нэр дэвшүүлэхгүй гэж байгаа хамгийн том шалтгаан. Яг хууль талаас шалтгааныг бол манай оюун бэлэг өгөөлөж, манай Баасанхүү гишүүн одоо энэ хуульчдчтэй бүгдээрээ манай Эрдэнэчамын дэд дарга эдгээр бол сайн тайлбарч байна. Би хангалттай бас энийг ярьсан. Хуульчд маань надад зөвлөсний дагуу өмгөөрөгчдийн хувьд бол гаргалгааг нь гаргаж өгсөний хувьд бол би хуулийн талаас бол тайлбарсан. Тэгвэл хүн хэдий ухаантайч заавал хэлж байх ёстой гэдэг утгаараа манай хэд бол энийг тайлбарлах байна. А би зүгээр энийг цаадаг улс төр эдийн засгийн учир шалтгааны талаар товчхон хэлчихье гэж ингэж бодлоо. За би бодохдоо бол намайг сонгуульд оруулахгүй байхыг манан шийдэж байгаа. Ганцхан Монгол Ардын намч биш, ганцхан арчс намч биш. Манан энэ хоёр хамтдаа энэ хоёрын толгойд гарсан олигархууд шийдэж байгаа. Эдний гар хөл болсон сонгуулийн ерөнхий хороо, цагдаагийн байгууллага, авирагтай тэмцэх газар гэсэн энэ байгууллагууд гар хөл нь болж ийм хууль бус шийдвэр гаргаж байгаа. За яагаад энэ манай ингэ шийдээд байгаа юм бэ гэхээр манан таван толгой, оюу толгой мэтийн том ордуудын цаана ашиг сонирхлоо нуусан байгаа. Гэхдээ би манан гэдэг нь бол жийн гишүүдийн тухай ярьж байгаа юм биш. А энэ толгойд гарсан хүмүүсийн тухай ярьж байгаа. Нам дамжсан улс төр бизнесийн альгарх бүлэглэлийн тухай ярьж байгаа. За хийм бэ гэх юм бол одоо шил элбэд орж сайхан бэлэг. Нийгомбын хулд, Сүвбатул, Баяр зэрэг энэ хүмүүс чинь бол наана хоёр нам болж хуваагдах тоглоод байгаа боловч үнээрээ нэг л бодлоготой нэг ашиг сонирхолтой хүмүүс байхгүй юу? Тэгэхээр Санжин баярын удирдсан ман арц намын одоо энэ сайхан бэлгийн удирдсан энэ засгийн газар гэдэг чинь бол бүхэл одоо энэ шийдвэрийг гаргахад оролцож штэ. Энэ хүмүүсийн хамтран улс төр бизнесийн талаас ашиг сонирхол нийлээд энэ хоёрыг сонгуульд оруулахгүй. Наана хүмүүс харахтаа бол энэ хоёроос айгаад байна гэж ингэ шаарддаг. Үгүй надаас юус айгаагүй. Үгүй ард түмнээс айж, ард түмэн танаас айж, сонгогч танаас айж байна.
та намайг сонгочих гээд байгаа учраас та Монгол Ардын хувьсгал намайг сонгож магадгүй учраас танаас хайгаад таныг тэр сонгочихвээ гэдэг дайцсандаа хөдөлгдөөд таныг сонголтгүй болгох гэж намайг Эрдэнэ жамын өөр одоо намаас нэр дэвших хүмүүсийг хасах гэдэг байхгүй юу? Хасаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ бол шууд таны эрх ашигт маш бүдүүлгээр хууль бусаар бүр шууд халдж байгаа. Ийм төрөнгийн маш муухай явуулга учраас бид таныхаа эрх ашигыг хамгаалахын төлөө ингэ тэмцээд байгаа юм. Үлсгэн зарлаад байгаа юм. Олон ээж аав нар уйлж, ялангуяа ээж нар уйлж, за миний хүү битгий үлсгэн зарлаа. Эрүүл мэнд чинь хортой гэж ярьсан. Тэгээ би бас тэр талаасаач тэднийхээ санаа бодлыг хүндэтгээд тэгээ хүүхдийн баярыг бас тогтцсон учраас хүндэтгээд тэгээ тэнд гэрт өрсөж суух хооронд нийт улс орон даяараа явж 76 тойргоороо явж ард түмэнд энэ муу муухай улс төр бизнесийн бүлэглэлийг хийж байгаа ажлыг өөрийнхөө амаар тайлбарлаж харуулъя гэж бодож за ер нь өсгөн бол хэлбэрийн нэг л тэмцлийн нэг л хэлбэр юм байна. Энээс өөр олон хэлбэрийг сонгож энэ шудраг ёсны төлөв тэмцлээ тууштай явуулъя гэж бодож өсгөнгөө төр өндөрсөн. Тэрийгээ цаашдаа хийхгүй гэдгээ намайхаа нөхдөдгөө яар. Би ганцаараа өөрөө бие дааж тэгж дураараа дургдаг хүн биш. Намынхаа нөхдөд маань бас надад чирэгдээж наман дарга нь өршин зарлцсан байж хаад нөгөө нөхдүүд маань өршин зарлаагүй суугаад байх муу харагдах учраас өөрөө ирэхгүй сайн дураараа надтай хамт айгуул өршин зарлаа. Тэгтэл нөгөө тойрог дээр очиж сонгогчтой хүндэтгэж ажиллаж чадахгүй ийм байдалд орж магадгүй учраас бид зөвлөж ярьж угаад тэгээд энэ үсгэлийг бол өндөрсөн байгаа. Одоо сонгуулийн дараачийн одоо сурталчилгааны өмнөх ажил ямар байдгийг хуулийн дагуу дараа нь сурталчилгааны хугацаа ихсний дараа хуулийн дагуу ямар ажил байдгийг тэрийг хийнэ. Тэгэхээр манангаас сэрэмжлэгт байна. Сэрэмжлэгт түн гэж ард түмэндээ хандан хэлж байгаа юм. За. Тэгэхээр 2012 оны сонгуулиар инх баяр гэдэг хүнийг бас хэлмэгдүүлээд сонгод оролцуулаа байдаг. Энэ одоо дахиад хэлмэгдүүлж байна. За дээр нь та бас өөрөө хамт нэр дэвших эрхээ хязгаарлуулад ингэж явж байна. Ер нь ийм төрийн байгууллага бол зөвхөн хуульд заасан л одоо үйл ажиллагаа явуулах ёстой юм уу? Чи сонгуулийн ерөнхий хороо төрийн байгууллага, цагдаагийн байгууллага, төрийн байгууллага, авилгатай тэмцэх газар төрийн байгууллага. Ер нь одоо Монгол Ардын Хувьсгал намын одоо нэр бүхий хүмүүсээс бусд үед бол эдгээр одоо хуульд заасан үйл ажиллагаа хийдэг. Гэтэл одоо 12 оноос ахуулаад сонгуулийн үе болгоноор эдгээр ерөөсөө ингэ нэг тийм ямар ч хуульгүй ажилтдаг болчихж байгаа юм л та. Жишээ нь хизээч сонгуулаар цагдаагийн байгууллага юм уу эсвэл авилгатай тэмцэх газар эсвэл шүүхээс энэ хүнийг шалгаж байгаа учраас бид нар ял өгч магадгүй учраас ер нь ял өгч байгаа учраас битгий сонгуульд оруулаарай гэдэг явж исэн дэлхийн ертөнцийн төв түүх байдаг. Гэтэл 12 онд бол юу болсон бэ гэхээр за инх баяр гэдэг хүнийг бид нар ингэж шалгаж байгаа маа. Яг шалгаж байгаа гэж болно. Гэтэл бид нар ер нь бараг л ял өгөхөөр төлөвлөсөн байгаа шүү. Тийм учраас та нар одоо бүрт хэсэг талаараа бодолцсон үстэй гэж бичиг өгөөд прокуророос шүүх рүү, шүүхээс сонгуул ерөнхий ороо тэгээд хасцсан. Тийм харилцааг одоо шүүхээс энэ талаар нь юм одоо тодруулга авна, тайлбар авна. Тэгээд хэрвээ шалгагдж явах юм бол одоо сонгуулиас хасна гэдэг тийм ямар ч хуулийн ойлголт байхгүй байхгүй юу? Гэтэл бол ямар байлаа бас. Тэгээд үндэслэхдээ бүр хамгийн одоо инээдтэй үндэслэг барьж байгаа. Тухайн намаас их хурлын хүнийг нэр дэвшүүлэхдээ мэдлэг боловсрал, ур чадвар, улсын их хурлын гишүүн байх ёс зүй гэсэн ийм юмыг нь харгалзаж үзнэ гэж авах. Нам зөвхөн харгалзаж үзнэ. Тэгээд дэвшүүлнэ гэж. Тэрнийг нь одоо харгалзсан үдсэн үзээгүйгээр бас хасна гэсэн заалт байхгүй. Гэтэл бол юу гэж юм нэхэр та нар инх баяр гэдэг хүнийг дэвшүүлэхдээ улсын их хурлын гишүүн байх мэдлэг боловсрал, ур чадварыг нь харгалзаж үзээгүй байна гэж бичиг ирүүлээд тэгээ хасцсан. Бид нар бол хараавал одоо мэдлэг боловсрал ёс зүйн дутуу гэж. Дүнхэдэж сонгуул ирэх ороо. Тий, өнөөдөр ингээд бид нар бас ингээд бичиг баримтууд 12-ны архийг үзчихээ л та. Тэгээд ингээд хоорондоо явсан бичгүүд. Бид нар тэгээ ингэж бичиг хийж өгчээсэн байлээ. Одоо Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн, их хурлын гишүүн байсан, засгийн газрын тэргүүн, ерөнхий сайд байсан. Байхдаа одоо ийм мундаг ажлуудыг одоо санаачилж хэрэгжүүлж исэн гэдэг ингээд бүх юм нотлох баримтайгаар өгсөн байна. Яг аминдаа л бид нар ч одоо сонгуулийн ерөнхий орныханд инх баяр даргыг л одоо их хурлын гишүүн байх мэдлэг чадвартай нотлохгүй л үзээд байгаа шүү дээ, тийм. Тэгээ хасна. Тэгээд үнэхээр одоо бүр гадныхан хүртэл их гайхт юм билээ. Ямар сони юм бэ? Одоо ерөнхийлөгч байсан хүнийг их хурлын дарга, ерөнхий сайд байсан хүнийг их хурлын гишүүн байж чадахгүй гэж заасчихж байгаа. Тэгээ ийм л юм болсон. Яг тэрнтэй адилхан. Тэр үед юу гэсэн гэхээр прокурор, шүүх хоёр оролцсон байхгүй юу? Өнөөдөр бол яаж юм гэхээр авилгатай тэмцэх газар цагдаа хоёр оролцож байгаа. Ээлжлээд шүү энэ дөрвөн байгууллага чинь нийлээд. Тэгээд өнөөдөр яаж юм гэхээр
ялтай байдал нь дууссан. Угаас ямар шал шийтгэл байхгүй. Бусад бүх хүнтэй адилхан болцсон байх чинь л ахаал цагдаагаас нэг юм сонирм бичиг гэдэг чинь. Одоо өнөөдөр ингээд одоо жишээ нь Баасан хөгшин одоо ялтай байдлын талаар тодорхойлтыг авсан баг тий. Баасан хөгшөнд юу хийж өгч юм дөрвөлжин цэнхэр цаасан дээр Баасан хөгшин ялгуу гэж бичиг гэдэг байна. Өөр хүн чинь магадгүй ял шийтгэлтэй бол тэрэн дээр ял шийтгэлтэй байна гэл тэр дөрвөлжин цаасан дээр бичээл өгнө. Цагдаагийн ерөнхий газар хийдэг ажил нь тэр байхгүй. Тэгэд Энх баяр Эрдэнэ Жайман гэдэг хоёр хүн очингууд 2 3 хуудас заасвчээл ийм учраас ингэсэн гэдэг нөгөө буруу юм хийж байгаа хүнд одоо шууд харагдуулж болохгүй тул худлаа нэг ийм баахан одоо үнэлэлтэй юм шиг царайлах гэдэг ингээ хууль ингэж хуулийн заалтууд бичиж ингэж яваад байгаа байхгүй. Тэгээд нөгөөтг нь уншихаар бүгдээр хууль зөрчигдсөн. Бүгд хууль зөрчигдсөн. Тайлбарлах гэж оролцсон. Тэгээд хууль тайлбарлах гэж оролцсон. Тэгээд худлаа. Тэгээд эн чинь төрийн байгууллага шүү дээ. Ямар тохиолдолд ингэж худлаа хууль тайлбарладаг юм эсвэл хуулийг буруугаар хэрэглэдэг эсвэл хийх ёстой юм хийдэг үү гэж. Одоо Монголын ард түмний би ч гэсэн тодорхой хэмжээнд бизнес эрхэлдэг байсан хүн төрийн байгууллагаар ажил хөсөж явдаг. Нэг л юм авилга нэгсэн үедээ эдгээр ингэж ажилладаг байхгүй төрийн байгууллагад. Шалтак тоочоол. Эсвэл бичих гаргаж өгөх ёстой бичгийг гаргаж өгөхгүй тий. За нэг галын бичих хэрэгтэй байна. Эсвэл хүнсний бичих хэрэгтэй байна. Нэг ийм бичих хэрэгтэй нөхөр нөгөө хүн алга болчихно. Байхгүй байж байгаад ирэхээр шал худлаа бичих гэж өгнө. Тэгээ цаатлаа эдгээр авилгын өччих юм бол ерөөсөө гялс. Эсвэл нэг том дарга тушаалах юм бол гялс. Тэр эн чинь өнөөдөр яг ийм байдал биднийг оруулж байгаа. Цагдаагийн ерөнхий газар энэ бидэрт хийх ёстой бичгийг хийж өгөхгүй ингэж худлаа эсэргүүцэж, худлаа тайлбарлаж өгч явна. Цаанаа бол ерөөсөө авилга нэгж байгаа маа гэж үзэж байна би бол. Тэ? Монгол Ардын Хувьсгал намыг эсвэл та нарын улс төрөөсөө гараад арт түмэн юм гэж яриха болоо гэсэн тийм авилга нэгж чинь. Эсвэл 5-7-гоо арт түмэнд өгнө энтрийг тэгээ болоо гэж ихээр дараагаас авилга нэгж чинь. Тэгэхээр манайх бол тэгж энэ хүмүүст тэгж авилга өгөх замаар бид нар бол улс төрд орохгүй шүү дээ. Баасан хөгшнөөс би асууя гэж бодож. Хүний эрхийн комисс гэж нэг байгууллага байдаг. Би хувьдаа бол үндсэн хуулийн зэчиглийн айхтар том байгууллага гэж боддог байсан баг. Тэгээд одоо юм 2 3 бичгийг одоо хийгээд таны намд ирүүлсэн юм л да. Одоо сонгуульд ерөнхий ороод явуулсан юм л да. Хүний эрх зөрчих гээд байгаа юм шүү. Энэ хүнийг дэвшүүлэх ёстой юм шүү гэдэг юм агуул гараа тий. Гэтэл одоо энийг бол авч хэлцэхгүй байна нэ. Үндсэн одоо хүний эрхийн комисс гэдэг юм зөвхөн төрийн бус байгууллагын хэмжээний ийм газар юм. Би нөгөө нэг үндсэн хуулийн цэцгийн дарга чинь би дээрээсээ Монголын 4 дахь хүн гэдээс яг энийг одоо би бараг 5 дахь 6 дахь хүн байдаг болов гэж бодоод байсан. Энд дээр би танаас бас нэг гишүүний хувьд. Тэгэхээр уучлал гэдгийг эхлээд би хэлмээр байгаа. Уучлал гэдгийг ингээд харахад бол ерөнхийлөгч хэлбэгдэрж байгаа бол олон нийтэд харагдсан 3 хүнийг бол уучлсан байдаг. Нэг нь 2 хүнийг амь насыг хөнөөсөн хохирогчд нь маш гомдолтой байхад тэр хүнийг уучлсан. Эмэгтэй байдаг тийм ээ. Нэг нь бол Капла гэдэг одоо бас нэг юм нөгөө 35 тэрбум улсад тохироосон гэдэг гадаадын хүнийг уучлсан ба. 3 дахь нь манай одоо энхөр даргаыг уучлсан гэж. Энэ 3-ыг гурвууланг нь уучлахад нөгөө 2 маань ял шийтгэлгүй, ялтаа тооцоогүй юм байхгүй. Ягаад энийг юугаар нотолж болох вэ гэвэл альва за цаад эмэгтэйгийн хувьд бол би хэлж мэдэхгүй байна. Зөвхөн гадаадын иргэн виз авахдаа заавал ял шийтгэлгүй гэсэн бичиг авдаг. Тэгээд монголчин ямар шууд Америк руу нисэх биш шүү дээ. Тодорхой газраар дамжин нисдэг. Тэгэхээр тодорхой газраар дамжихын тулд урьдчилан Монгол улсад байгаа элчин сайдын яамд бичгээ хандаад виз авсан байна. Тэгэхээр энэ бичиг нь албан ёсоор гараад тэр хүн гэртээ хараад явцсан гэдэг чи ял шийтгэлгүй гэсэн бичгээ гаргаад авсан байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр анх энхэр даргаыг уучлагдсан үед нь би энхэр даргад хэлжээс наад нөхдөө чинь тоглоомын уучлал хийчихвүү, төрийн уучлал хийчихвүү. Яагаад ийм сонин зүйлүүд яваад байна гэсэн. Гэхдээ энэ чинь төрийн уучлал би үзүүлж ирсэн хүн төрийн уучлал бол нэг мөр байдаг гэж. Тэгэхээр өнөөдөр энэ цэвэр сонгуулийн зориуд зохион байгуулалтаа одоо юу хийж яана хаалт хийж яана гэж би харж байна. 1900 би түрүүн Цэдмал даргын тухай яагаад ярьж байгаа гэхээр 1900 онд бид нар ардчлалыг бий болголоо гэж ярихдаа анархизмыг бас тэр үед явуулж ирснийг би одоо хүүхэд байсан учраас анзаараагүй ч. Өнөөдөр энэ анархизм бол дээд зэгтээ хүрчиж. Тухайлбал Монгол улс нь олон улсын тэр дундаа олон улсын хамтын ажиллагааны маш олон байгууллагууд нөлөө бүхий ажил хийдэг. Ялангуяа хүний эрхийн том зөвлөлийн гишүүн гэж байгаа Монголд АСЕАН хуралдана гэж ардчилсан орнуудын анх 5 6 дугаар хурал болж ирсэн. Дэлхий дээр бид нар ардчлалын томоохон байгууллагуудыг төлөөлж явдаг.